сайн байцгаана уу? Agli Hot Mongolian podcast байна. Бид саяхан Зөв Тав болон гэрлийн өргөнийхөнтэй хамтраад Австралийн Сидней хотод ураны эсрэг дуу хоолойгоо нэгтгээд зураг авахуулаад мэдээлэл хуваалцсан байгаа. Тэгээ тэр үеэр Зөв Тавгийн аянгат удган маань бидэнд ингээд мэдээлэлээ хүргэж өгсөн. Тэгээд ер нь бол хүмүүс маш бага мэдээлэлтэй байна гэдэг дээр бид нар санал нэгдсэн. Дээрэс нь бас яг нөгөө энэ арга талын ямар хор уршиг байгаа билээ гэдэг бага байхаас гадна одоо нүдэнд харагдахгүй бэлэг талын гений түвшинд эсвэл бүр сүнсний түвшинд тэнд яг юу болоод байна вэ гэдэг талаар ер нь бол бага хэмжээний мэдээлэл солилцсон. Тэгээд уулзалтын үеэр бичсэн бичлэгээ одоо ингээд хүрэж гин жоохон шуугантай бид нар гадаа уулзсан. Гэхдээ очиж чадаагүй энэ сэдвэр маш их сонирхдаг хүмүүст бол маш амттай сонирхолтой яриа болно гэдэгт итгэлтэй байна. За тэгээд хэдийгээр ингээд одоо ураны олборлолт эхлээд ингээд явж байгаа ч гэсэндээ бид нар энэ талаар илүү их мэдэх тусмаа их орноо ганц манай их орн Монгол гэлтгүү байгаль дэлхийгээ хамгаалах өөр хочтой бол яг ийм эрүүл хөрстэй эрүүл байгалыг аль болох үлдээх гэх мэт ингээд зөндөө олон хүсэл мөрөөдлүүд шинээр бий болж байна. Энэхүү подкастынхаа дугаараар энэ талаар өөрсдөө дуу хоолойгоо зогсоохгүй байхыг уриалж гин. Хэрвээ та ингээд чин сэтгэлээсээ энэ буруу штэ гэдгийг мэдж байгаа болвол ядаж энэ подкастын дугаараа шеэрлээд энэ талаар ямар нэг мэдээ авч байгаа бусд хүмүүст мэдээлэл хүргэх хэрэгтэй байна. Дэмжиж байгаа яг залуучуудтайгаа ингээд бас ярилцаад үзэхээр маш дутуу мэдээлэлтэй зөвхөн нэг талын өрөөсгөл ийм зүйлүүд байна. Ингээд энэ яриагаа самтдаа сонсцгоё. Сайн явж сайхан шинснөө. Харин ингэж болохоор. Тэгэд энд одоо жишээлбэл юунад нэг бүлэг монголчууд байж шээ. Энэ бүлэг гэдэг чинь энэ дотроо тэдэн хэмжээгээрээ ингээ бие биендээ дэм болохоор ингээ цугларчдаг байхгүй. Одоо сүнс нь ингэж химээ нэгтгээд бөөнөрөө бие биендээ дэм болоод туслаад ингээ тэгэхээр тэр нөгөө сүнсний энэ хүч чадал өндөр болох жишээтэй. Хүний газар энэ танихгүй газар. Тэгээд нэг юм одоо анхаарч яхад та нар өөр гадаад дэх айгүйх тийм шүтлгүүд нь өндөр байгаа ч гэдэг. Заавал ийм шүтлгүүдээ чинь өөр өөрсдийнхээ юмнуудыг улсынхаа шашин шүтлгтэй юмнууд авч явж байгаа байхгүй. Манайд тэгэхээр зарим нь ингээ мартцсан. Ингээд тойрон сууж яриа сонсогдно тий. Яриаг нь тойрон тий одоо тэгээд энэ гол нь ингээд хүн сэрнэ гэдэг чинь яриа сонсох. За тэгээд зураг харахад хүртэл зарим зүйлүүд чинь сэрж ирдэг шүү дээ. За энэ үндэсний хувцс ч гэсэн одоо урлаач нар чинь маш гоё хувцснууд хийдэг гэсэн байна. Маш их гоё энэ бодос санаж байгаа зүйлүүдээ өөрсдөө ил ингээд өмсөд хийгээд бүтээгээд ингээд аваад явхлаар яг энийг чинь маш олон хүмүүс сүлээвч ингээ монгол хувцас өмсдөг. Тэргээр ингээ өмсгөөсөө ингээ хичээд санаа зовоод далд хийгээд ингэдэг юм бол одоо тэр гадуур явхлаараа өмсөд явхдаа санаа зовхгүй ичихгүй. Тэгээд ямар гоё ингээ анхаарал татгаар харин ч хүрээлээ гоё. Тий. Тэгэхээр энэ чинь монгол хувцас ингээ өмсөд ингээ аваад явна гэдэг чинь яаж бас одоо ингээ өөргөөс хүмүүсээ хараад ингээ хэдэг хэмжээний сүнслэс чи гарч байгаа энергийг бусдууд нь ингэж ойлгох тэр түгээх мэдээлэл түгээх бүх юмнууд чинь энгээр гараа явчихдаг. Би одоо хайгуу сайн ярьж чаддаг биш ямар. Би одоо тийм тэмцэгч биш. Би энэ хүн амьтныг яадаг багш биш. Энийг хийж чадахгүй гэж ингэж өөргөө ерөөсө голж болохгүй. Өөрхөө тэр тодорхой хэмжээний үзэл бодлоо өөрхөө бодож санаж байгаа зүйлүүдээ хэрэгжилж байгаа эд хэрэгтэй. Шингээгээд аваад явчих болж байгаа. Би монгол хүн монгол дээлээ өмсөж чинь. За монголоор ихэд бичгээ монголоор бичгээрээ биччихдэг байх. За энэ тэнд одоо үзэл бодлоо илэрхийлэх та нар бас олол байна шүү дээ ингээд цугдраад ирлээ те. Тэгэхээр жижигэн ч хамаагүй бүлгээ өсгээд бүлгмээ өсгээд нийтээрээ яг би биентэй тийм болоод бичээд үзүүлээд ингээд явчихлаар явах. Тэр чинь өөрөө тэмцэл хөдөлгөөн гаргаж байгаа илэрхийлж байгаа. Юу ч хийхгүй байгаад байх юм бол яг цаанаасаа өөрөөсөө бас сүнс нь бас шаарддаг. Өнөг гутрал гэж юм болдог. Цаанаасаа ингээд санаа зовоод санаа хичнээн удаа санаа зов сэтгэл зовно тэр хэрээр яг нөгөө стрессээ гаргаж чадахгүй бодол үзэл бодлоо гаргаж чадахгүй үгээ гаргаж чадахгүй болохоор хөрөнгөлцөөр агаад бас нэг өвчин болж байгаа. Тийм учраас заавал ямар нэгэн хэлбэрээр гаргаж авах. Чи заавал
одоо уран илтгэж байх алба байхгүй. Тэгтээ одоо сэтгэл санаа нийлсэн хүмүүстэйгээ тэрэндээ дэмжээд те юм ч гэсэн бэлдэж өгöd. Өөрийгөө л ерөөсө голжлохгүй. Би юу чадах вүлээ гэдэг чинь байхгүй. Нэг очихж байгаа зоригж байгаа газар нь хүртэл одоо машинаараа хүргээд өглөө гэтэл тэр чинь яг үүлэнд оролцоод дэмнээд явж хэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө өөрийгөө голжлохгүй. Би ийм юу та тэр гэтэл яг үнэн чанартай Монгол хүний сүнс гэдэг чинь өөрөө маш их эрчим ихтэй, хүч чадал ихтэй. Ямарваа ажил хийсэн ч гэсэн бусдаасаа илүү сайхан одоо цэвэрлэгээ хийх, илүү сайхан юм хийж чаддаг. Юм ойлгосон ч тийм үү. Бусдаас илүү маш хурдан ойлгож чаддаг. Энэгээрээ яг хүч чадал өндөртэй сүнс. Ийм одоо хүч чадал өндөртэй юм чинь нэгдэл бүгдөө нэг юм бодоод ирэхээр нэг хүний, хоёр хүний, гурван хүний гэдэг чинь нийлээд ирэхээр айгүй том хүч, айгүй том юм болж шат. Бусдагаас сэрэн өөр бусд нь ч гэсэн одоо шинээр иржсэн. Тэнд ийм болсон шүү. Судлах одоо юу вэ? Эдэндээ хилээд дэм авч болох юм байна гэдэг ингээд. Ийм жижигхэн зүйлээс л бүх зүйлүүд ерөөсөө асар том юм бодоод тэгэл нэг үл заавал нэм хийхэд мөнгө хэрэгтэй. Их мөнгөтэй байж ижил зарна гэж бодож болохгүй. Нэг бол одоо их одоо авьяастай гой сайхан дуулдаг байж ижил би хүмүүсийг одоо анхаарлын татна гэж бодож болохгүй. За өстой гоё хүмүүс ирж та Монгол юм аа. За амар байцгаана уу. Тэгээд одоо бидний чи юу нэг ноён хайц бэ? Ноён энэ хоёр сууж ирсэн шүү бас ингээ. Тэгэхээр хаач явсаа одоо манай энэ үндэсний хувцас гэдэг чи айгу олон жилийн юм түүхтэй тийм ээ хэдийн хэмжээний гой ганган байх тусмаа тэр улс орон тийм урт хугацааны түүхтэй байгаа байхгүй. Тэр юмыг ингээ чамин хийх тэр удаан хугацаанд одоо тэр нэг хэдийн хэмжээгээр гар ойдол оён тий урдуу гарна тэр хэрээр маш урт удаан хугацааны юутай мэдлэг боловсралтай урдуу чадамжтай гэсэн үг болдог байхгүй. Тэгээд бид нар бол одоо за явхад хялбар холын замд явж байгаа юм чинь ингээд хөнгөн одоо жишээлбэл энэ чинь нөгөө ялгуун их штэ. Тэгэхэд томор нь одоо хуйгаа авч явах дээл энтер авч явах чинь нөгөө килограмм ачаа тэгээд хингэрэгт энтертэй байх маш их. Гэтэл энд чинь ингээд явж явах тийм ялгууных нь яг Монголын угаар хийчих байхгүй. Ингээд одоо морьтой за тэгээд энд нь айгүй гоё юм нобгон бичигтэй тий тэгээд энд чинь хатан маттай Одоо ингээд цаг агаартай яг таашаа гоё хамаагүй байх. Би бодод байсан манай монголчууд чинь 100 ч гэсэн адилхан халуунд байдаг. тий халуунд байдаг бас гоё юм байна. Ганган хувцс байдаг л байсан байж таараа гэж. Тий энэ жоохон гофрон болохоор жоохон төвхтэй. Тэрнээс бүр нэмгийн юун дээр бүр гоё болохоор халуун жоохон халуун байдаг. Тэрнээс нөгөө хөлс жоохон шингээдэг тэр хувцс мөцөн дээр хийчихвэл бас бодож сэтгэж ингэж болохоор байна шүү дээ тий. Тэгээд хэдэж чинээ үндснийхээ юмнуудыг гарах тусмаа маш гоё. Хүндэтгэл хүлээн тэгээд ихэнх хүмүүс бүгд л ижил дүнд замд хувцастай байлаа гэхэд яг ингээ харахлаа энэ өөр юм байна, гоё юм байна гэдээ бүгдөө мэдчихэж шээ. Тэгэхээр юугаараа одоо ялгарх уу гэдэг юм байхгүй. Урдуу юугаараа хийж бүтээж байгаа үйлдэлээр л ялгарч байгаа байхгүй. Хийж бүтээж чадсан учраас одоо жишээлбэл энэ байшинг одоо бусдаас өөрөөр сэтгээд дизайныг гаргаад те нэг бүхэл бүтэн улс үндэстний ийм бэлэг тэмдэг утал гаргаж ирнэ гэж чинь тэрнийг бодож чадсан байна. Урдаж хийж бүтээж чадсан байх гэсэн үг шин. Тэгэхээр манай монголч гэсэн яг энэ шигэ бодоод урдаж бүтээгээд хийгээд ингэж чадах юм бол бас нөө үндэсний дархлаа болоо явчих жоохгүй. Үндэсний дархлаанд байж байгаа юм бол тэр сүнсний дархлаа гэдэг нь чинь заавал байж байгаа. Тэгээд маш олон он жилийн хугацаанд түүхтэй учраас хой гоц одоо дээл гэдэг те хаач явж исэн амар байхгүй. Газар суусан ч болно, үүг үндч хэрглэж болно гэх маш өндөр соёлтой маш гоёор ингээд авчихж байна. За тэгээд энэ дээр бэлэг талаар ингээд явах юм бол одоо нэг зүйлт нэг юм тэмдэглэгээ хүртэл тэгээд бэлэглүүдээр ач холбогдол өвдөртэй байх жишээтэй. Ийм олон зүйлүүдээр аваад явчих байгаа байхгүй. Тэгэхээр та нар хүний газар байж байгаа би одоо юмд оролцож чадахгүй санаа зовхон байхгүй. Альва нэг зүйлүүд яг таарсан хуцаас сайхан өмсчдөг. За дээрэс нь Монголоо илэрхийлэх юмнуудаа ингээд хийгээд авчдаг. Тэр Монгол хуцыг өмсөхөөс ичгүй байх гэдэг бол айгүй чухал аахгүй.
тий. Зориг шүү дээ тэр чинь. Гэтэл зарим хүмүүс чинь ингээд баг Монгол дээр мэлээс байхаас намайг Монгол хүн ингээд бодчихгүй гэж айхч. Тэгэхээр Монгол хуцаа өмсчдөг байна гэдэг чинь олон зүйлээс хамгаалахад бүрэн боломжтой байхгүй. Гэх мэтэр ингээд бодоод ингээд явах. Бид нар чинь уулзалт нь хэр зэрэг уулзалт болцсон сууж байна. Уулзалт гэж авч байна. Тэгээ санамсаргүй явж байгаа. Энэ 5 твээр явж байгаа. Одоо үйл явдал. Тэгэхээр Италиас эхлээд Европын үүлсэнд ороод. Тэгээд энтгийг ороод энтгэхээс энэ Австралид ирж байгаа. Тэгээд дараа нь одоо Африк юу Америк твээр явж шít. Үүлтэй явж байгаа. Тэгээ энэ хоорондоо нэг өдрийн зав гараад тэр нэг чинь шуурга болж байгаа гэдэг. Тэгэнгүүт нь шуурга болсон учраас шуурганаас өмнө бид нар чинь машинаар ихт ирээд тэгээ өнөөдөр нэг өдрийн зав гараад. Тэгэнгүүт нь за энэ Австралиас ч яах гэж яваа. Тэгээд энэ юугаа яаж байгаа. Явж байгаа юм чинь урааныг ингээ эсэргүүцэж байгаа гэдэг зүйл. Энд Австралид ураанд эсэргүүцэж байгаа. Энд санаа зовж байгаа монгол хүмүүс байл. Тэднэртэйгээ уулзаад хамтдаа юу хийчихээ. Гаргачаа гэдэг ингээ явж байгаа. За тиймэрхүү санаатай. Зарим нь одоо тань, зарим ч танихгүй байгаа та. Энэ чинь баг таны хоолой мэддэг юм байна та тийм. Мэдхгүй болоо. Танайд байна. Танайд харин суугаад байна. Танай суугаад байна. Подкастыг бүр хэдэн жил сонсож байгаа. Тэгээ хоолойгоор 8. Тэгээ тэр чин бол яг юуны үе байсан байхгүй. Коронагийн үе байсан. Тий, коронагийн үе тэгээ жоохон завтай. Тэгээд дээрэс нь одоо бүх хүн гэдэг чинь тэгээ заавал одоо ингээл хөнгөр мөдөл яг хажууд нь байж байгаа бүх юм засаад байх юм. Янз янзын юунууд гэдэг. Үйл ажиллагаанууд гэдэг. Тэгэхээр энэ гүнгийн мэлмийн хурд за тэгээд энэ сонсгол энэгээр одоо хүмүүсийг сэрэх, орой хур дээр нь сэрэх энэ нэг одоо үүлэнд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зорилгоор ингээд бүх төрлийн юу ч хамаагүй ярьсан. Яг тэгвэл тэрнийг нэг сонирхдаг хүн гэж байна, сонирхтгүй хүн гэж байдаг учраас сонирхлынхын сэдв дагуу нэг бодлоготой зүйлтэй тэр чинь зүгээр тэгээ хүмүүс ер нь их итгэдэггүй байсан. Тэгээд хүмүүст би өөрөө сонсч эхлээл хүмүүст нэлээд тараагаад тэгээ сүүлдээ нөө судар номнууд ирэхлээр гаргангууд ном болгоныг бараг чадлаараа авахыг аваад ном бунтэр бол энэ эртнээс явж байсан. Тэр хамгийн эхлээд бол миний төвч үйл явдлуудыг дандаа болоогоор бичдэг гэсэн баггүй. Тийм. Тэгээ болоогоор бичээд ингээ явахлаар чинь тэнд нөгөө ижил тэрнийг унсан хүмүүс чинь ингэсэн чинь. Тэгэхээр нэг хүнд нэг юмны тухай ярихлаар цаг их орно. Тэгээ баг байхгүй. Тэгэхээр ном болгоч амар маш олон хүн гэдэг аваад байгаа. Заавал олон хүнтэй уулзах шаардлагагүй. Тийм учраас ном гэдэг чинь өөрөө цаг хугацаа их орно шүү дээ. Цаг хугацаа их орно. За тэн дээрс чинь юунууд ихтэй нэг дамжуулах бүрэн боломжтой юм гэсэн. Тэгээд яг подкаст энэ төр болохоор бас нэг энэ үүлтэй холбоотойгоор олон төрлөөр хийдэг байхгүй. Бид нар чинь ерөнхийдөө гэсэн одоо гэрлийн өргөөгөр гэдэг санаа бодол нийлсэн тийм олон бөөнөр цугларсан байхгүй. Тэгээд энэ чинээсээ ингээ за энэ ажлыг яаж хийх вэ? Тэр ажлыг яаж хийх вэ? Бөөнөр гэдэг ингээд нэгдэд 9 чиглэлээр үйл ажиллагаа гэдэг. Тэгэхээр маш олон төрлөөр болчихж байгаа байхгүй. За энэ одоо имлэгийнх байлаа. За энэ одоо санхүүгийнх байлаа. За энэ нь одоо ар ахуйгаа тэтгэн өдр гэдэг ингээ бөөнөр олон зүйлүүд. Тэгээ эсэг хүсэл гэдэг зүйлүүдээ та нар уншиж мэдсэн бол ерөнхийдөө өөрсдөө бас хэрэглэх боломжтой, ашиглах боломжтой байдаг. Тэгээд одоохондоо бол яг суур юмнуудын 9 жилийн хугацаанд яг эсэг хүсэл гэж юу байдгийг, 5 тусгаар тогтнол гэж юу байдгийг суур мэдлэгүүдийг олох талаар гаргаж ирээд. Яг бол бид нар өөрсдөө мэдхгүй учраас онгодоос асуугаад онгодоос асуусныгаа ойлгох гэж боо юм болж байгаа юм чинь. Гэдэг эсэг хүсэл гэдэг нэг ятгатаа нөгөөх нь ингээд үгийн чэйжлүүлээ те нэг хилчих гэдэг хэвчээ. Юу блэ гэдэг хэрэглэж үзээгүй тохиолдол мартчихад байдаг байхгүй. Яг сайн ойлгохгүй. Тэгээд өөртөө ойлгоод ирэхлээр тэр нэгэ сайхан. Одоо сайн өөрийн болгоод ойлгоод мэдээд ингээд бишүүлээд ирэх юм бол бусдад заах боломжтой болж байгаа. Тэгээд цаашаа ингээд суралцсан мэдснүүдээ ингээд ерөнхийдөө цаашаа заах иймэрхүү төлөвлөгөө байж байгаа. Тэгтээ заалаа гэдэг хэдий ч энэ их мэдэх тусмал олж байгаа байхгүй. За энэ хэсгийг мэдэхгүй юм байна шүү. Тэр хэсгийг мэдэх юм шүү. Үнэхээр агуух юм мэдлэг болсоо зүгээр л ингээ нийлүүлээд ингээ баццсан. Түлхүүр өгнөд. Тэгэхээр тэрүүнийг чинь цаашаа өшөө задлж энэ энтэйгээ холбоотой байдаг юм байна. Тэрний ингээ бүгдийг мэдээд цаашаа заана гэдэг бол бас
их мэдлэг шаарддаг. Яагаад ингэж за сонсноо шууд яриад байна гэвэл бас хэцүү болчихно. Яагаад гэвэл хэдэж чинээ одоо энэ бөөгийн мэдлэгийг мэдэх тусам одоо бусдын сүнстэй харьцаж давхар харьцаж байгаа учраас тийм үү. Тэгэхээр бусдын сүнсийг тэгээ ингээ буруу юм буруу заагаад очих юм бүр асуудалд орно. Тийм учраас тэр зүгийн чиглэлийн юм маш сайн мэдчихэж цаашаа явахгүй бол худлаа үнэн зүйлүүдийг ингээд ачих юм асуудалд орно гэж мэддэг болчихлоо байхгүй. Тэгээд за өвшөө сурах хэрэгтэй юм байна. Өвшөө их мэдэх хэрэгтэй юм байна гэдэг ингээд яваад байгаа жишээ. Гэхдээ суур юм гэдэг юм гэдэг байна. Одоо монголчуудын яг энэ өөрсдийн ёс заншил одоо хүртэл авч явсан заншилт ёснууд биш үү? Энд л шингээсэн байгаа байхгүй. Тэгэл энэ ёснуудаа сайн мэдчих юм бол бид нар асуудал. Дээлээ яттай өмсөд ийм газараа доороо ингээд хийчихэлтэй. Доороос хамгаалт болчих жишээтэй чийг зохиулахгүй. За бэлэг талаас нь сүнсэн талаас нь яхалаад нөгөө үндэсгүүд дөрчүүн хурдруугаа янз бүрийн юм оруулах байх жишээ. Ийм ингээд шал өөр байхгүй. Тэгэхгүй зүгээр нөгөө одоо юугаа өмсчээл зөвхөн өмд өмсчөөд ингээд суугдал хацаагаад хамгийн мад дэлгээс сууж байгаа жишээ. Гэх мэтэй асуудал байна. Тэгэхээр чинь дээл гэдэг чинь өөрөө тийм ямар ач холбогдолтой дандаа арга гэдэг талаараа яа. Тиймэрхүү л асуудалтай. За асуух юм байна уу? Ямар ч ойлголттой байхгүй. Тэгээ Facebook дээрээс тийм мэдээж авахгүй хэлэнийг. Тий авахгүй. Тий, нөгөө эсвүүсэд явж байгаа юу гэсэн. Тэрнээс одоо яг хэн ямар шийдвэр гаргаад хаана хизээ хаана ямар ураа ярих гэдэг байна. Ер нь тийм их аврал залтай. Энэ бол наад чинь маш их олон юугаар явцсан байгаа шүү дээ. Facebook-оор маш их байгаа шүү дээ. Тэнд байж байгаа отгон ч болохоор гол одоо мэдээллүүдийг нэгтгэж зэгцлээд маш их эмх зэгцтэй тодорхой мэдээллүүд аягүй сайн өгч байгаа. Одоо сонирхож үзье. Сонирхож үзэх хэрэгтэй. Тэгээд яагаад энэ урааныг ерөнхийдөө эсэргүүцээд эхэлсэн гэхээр маш олон жилийн өмнө одоо 13 онд гэдэгтэл ерөнхийдөө урааныг чинь тэр Францын зүгээс ингээд хайгуул хийж ийн гэж орж ирж байсан байхгүй. Тэгээд энэ хайгуулын юм байна. Улаанбаатар хот зүгээр хайгуул хийж ийн гэд яригдчихсан хэрнээ яг тэндээ бидэрт бол ингээ хайгуул хийж үзэж байгаа юм шиг юм ярьсан хэрнээ яг үнэн чанартай бол аль хэдийн бас тэр хэсэг газар ингээ ухаад эхэлсэн. Тэгээд тэнцэнээс авсан дээж Франц руу явуулдаг байсан. Онгоцоор тэр мэдээллийг ингээ авсан байсан учраас энэ уран ер нь ямар хэрэгтэй яад ингээ монголуудаас асууж байсан. Тэгэхэд тэнд явжсэн. Наад цахна гэдэгтэл хамгийн одоо бэлэг талаас нь ингээд арга талынх юмнуудын бүгдийг нь одоо тэрний хор холбогдлууд юм бичсэн байгаа учраас бэлэг талаад нь тэгэхээр сүнсэнд нөлөөлдөг. Сүнсэнд нөлөөлж байгаа учраас тийм үү. Тэр чинь за одоо жишээлбэл улаач хүн боллоо гэж одоо онгод ямар хэрэгтэй гэхээр хичнээн жилийн дараа бид нар мэдээлэлээс хоцорсон. За одоо жишээлбэл гар утсыг ерөөсө хэрэглэхээ байгаад гар утсыг одоо яаж ажилуулдаг, яадаг гэдгийг ингээд мэддэг хүн байхгүй болсон тохиол тийм үү. Та нар хэдэн 100 жилийн дараа одоо онгод болоод үр удамдаа ирнэ шүү дээ. Тэглээ гэхэд гар утсыг хараад тийм үү. Энийг ингэж ажилуулдаг. Наадах чинь ийм ач холбогдолтой. Бид нэр тэр үед энэгээр хоорондоо ингэж ярьдаг байсан, зураг авдаг байсан, бичлэг хийдэг байсан. За дээрэс нь энэ чинь хор холбогдол нь ийм гэд ярьж чадах байна. Тэгэхээр энэ нэг ийм холбоос байгаа даа. Тэр сүнсэн холбоос. Гэтэл тэр чинь удам угсаа чинь байгаа учраас та нар одоо тэр удаачдынхаа тэнд ирээд наад чинь ингэдэг шүү гэж зааж өгч байгаа. Тэр холбоос нь байхгүй тохиолдол яг уу. Би наана хичнээн ингээд яриад зохиоод анхааруулах гэдэг тэрүүнийг чинь мэдрэмж авахгүй учраас ойлгодог байхгүй. Мэдрэмж авахгүй. За энд нэг жиргэнээд байж юм уу эсвэл одоо үгийг ингээ ойлгохгүй ч юм уу ийм асуудал гарч ирдэг. Тэгэхээр энэ тэр сүнсэн талын гэдэг нь тэгэхээр мэдээлэлээ дараа ингээд авахд өндөр ач холбогдолтой учраас одоо тэр улаач нь яг ямар ч одоо хоорондоо ив эрүүл байж ч хэвийн хэмжээнд байж ч л тэр удам угсааныхаа сүнстэй холбогдоод мэдээлэлүүд аваад номоо бичиж чинь тэр мэдээлэл бүгдийг гаргаж ирж байгаа. Гэтэл өөр би өвчтөй болоод ингээд ирэх юм бол холбогдох боломжгүй болчихно. Тэгэхээр сүнсэн талаас гэдэг одоо аль талд нь бүгдээр хоорондоо холбоосоо гэж байна. Хүн одоо юу нэх гэдэг. Зөвхөн одоо юу нэх гэдэг тийм үү? Бэлэг талаас нь гэдэг ийм аюултай.
байхгүй. Тэгээд одоо дээрэс нь одоо генд нөлөөлж байна. За хүүхд хамгийн түрүүнд нь болохоор байгаль дээр за дээрэс нь мал дээр гарч ирсэн гэж байна. За 3-4 жилийн яг бол жил болгонд тэр чинь хурдан төрөөл. Монголын хөрсөн дээр уран байгаа мó эсвэл гаднаас уран үзэж Монголын хөрсөн дээр Хөрсөн манайд хөрсөн дээр байж байгаа. Тэгэхээр тэрүүний чинь гарч ирж байна. хөрсөн дээр гараад ирвэл тэгээд яг аюултай болж. За тэгэхээр тэр чинь одоо уран гэдэг чинь яг үнсэн чанартай гэхээр энэ ихтэлхийн гол байж байгаа тийм үү. Тэгээд одоо наднаас ирж байгаа болохоор дэлхийн тэгэхээр эргүүл хэвчээтэй тийм байна. Энэ нэг цөмийн юунууд тэрийг яхад чинь хэрэгэлдэг материал мөн үү? Тэгэхээр тэр нэг одоо бүгдийн нэг ил бичсэн зөндөө олон юм болохоор та нар нэг групп болгож болчих юм бол тэр мэдээлэлүүд ингэ явуулчих. Тэгээд уншин шүү дээ. Тэгэхээр одоо та нар нэг би биэндээ гэж байгаа энэ мэдээлэл гэдэг юмыг л маш сайн тараах юм бол бусдын сэрч чадна. Яг үнэн худлаа юу гэдгийг ингээд бүгдээр мэдчихэв. Мэдээлэлээ хоорондоо тарааж чадахгүй нэг бүлэг болж чадахгүй байвал дандаа юу нөтэ өөр нэг хүн хэлэхэд тэрнтэй гурван мэдээлэл нэг тарих болно. Тэгээд хэсэг бүлгээр бол маш олоолаа юу болж байна. Монголд бол ингээд ерөнхийдөө гарч ирж байгаа байхгүй. За ингээд сэтгүүлчийн талаас юуныхын талаас энэ төр гээд гарч ирээл тэгэл нутгаараа ингээд одоо ингэж учирч хутгааны мэдэж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт нь зарим нь болохоор мөнгө авцсан зарим нь тэгэхээр энэ чинь маш ашигтай. Одоо энэ үстэнээр дэлхийн топ улс учраас сайхан хөгжихэд энэ ураанчил хэрэгтэй гэх баа юм ярьчихлаа. Тэгээд зарим нь ингээд итгэж шээ. Гэтэл тэр чинь өөрөө за доороос хөрсөн дор байж байгаа юм ингээд дээшээ гаргаж ирлээ гэдэг салхитай орно шүү дээ. Манай салхи маш их салхитай. Тэргээр нь ингээд дамжиж явах юм бол маш олон зүйл бас хордуулна. За гэтэл энэ нь одоо дээшээ гардаг юм бишээ. Доор нь ухаж доотлолт нь хийх гэдэг байгаа гэж хэлж байгаа. Доотлолт нь хийхдээ тэр нь чинь хооронд ингээ ялгаж химийн бодисоор ялгаж гэж байгаа. За ялгаад ингээд тэгэхээр нэг усаар ус бохирдох тийм аюултай. За тэгээд тэнд нэг бүрийн хүчил юм одоо тэр ялгах хятаас ингэж авч байгаа шээ. Гэх мэт ингээ хоорондоо ингээ айл гэж ялгах. Ямар зүйл эдийн засгаар Бид нар чинь одоо жишээлбэл Францад юусан шүү дээ. 4.1 хэдэн сая доллар одоо авцсан. Тэгээд зөвшөөрлийн өгсөн гэдэг тэгэхээр мөнгөний асуудал. Тэгээд нөгөө мөнгөний асуудлыг ингээд авцсан. Энүүний юу болоо. Одоо төрийн дэд албан тушаалтай ийм хүмүүс надлаа гэж батлаад бичээд ингээд гаргацсан. Гэтэл нөгөө бичээд батлаад гаргацсан зүйлийг болохоор хариуцлага тооцохгүй шүү дээ. Хин гэдгийг мэдсэн хэрнээ тэнд нь ямар ч хариуцлага. Австрал жишээ нэг чинь нөгөө нуклеараар энержи одоо Австралид чинь энерги үйлдвэрлэх чинь амар үнэтэй болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө wind farm, нарны эрчим хүч энэ төр чинь wind farm энэ төр чинь баг бас яг нөгөө нэг анх төдөвсөн шгөө тэгж энержи гаргахгүй бүүн баг хятадын хог оруулж ирлээ энэ төр гэдэг мэдээгээр нэг гардаг байхгүй юу? Тэгээд эндхийн нөгөө нэг liberal party-гийнх нь яг тэргүүн энэ тэр нэг одоо сая 2011 онд Японд ясан нэг Фукушимагийн цэглэстэй атомын цэглэстэй яг тэр шиг юм хийгээ энд бас яригадаад байгаа байхгүй юу? Австралид. Тэгэхээр би зүгээр яг нэг өөрийнхөө юуг ойлгохын тулд манай монголчууд бас тийм цөмийн юу үйлдвэр барих гад нэг одоо энержиг хэмнэх тийм энержи үйлдвэрлэлтэй хямд төсөр юугаар тэгэхээр цөмийн одоо үйлдвэр барин энэ төр гэсэн ямар ч гэрээ хэлцэл байхгүй. За тэр үйлдвэрийг барихын тулд тийм үү хэдэн хэмжээний мөнгө хэрэгтэй. Тэгээд одоо тэн дээр ажиллах хүчин ямар хүмүүс байх ёстой ингээд маш олон зүйлүүд ямар ч бэлтгэлгүй. Одоогийн юм гэхээр зүгээр тэр одоо Монгол дахь урааныг ингэж аваад тэр нь одоо гол юм Францад авах гэдэг байхгүй. Ийм л асуудал. Тэн дээрээ дөнгөж ингэж явж байгаа. Тэгэхээр энэ нэг ирээдүйдээ яг тэр дээр гараад ирэхлээр нь ирээдүйд бид нар үйлдвэрээ бариад идэх шиг болно гэж байгаа. Тэгвэл үйлдвэрийнх нь тэр тооцоо гарах юм хүнтэр ямар ч юмнууд гараагүй болж байгаа. Тэгэхээр нөгөө Монголд ч одоо энд жишээ нь яг тийм үйлдвэр баригдсан бол одоо дэлхийн стандарт одоо юу гэдэг тэр нөгөө Фукушимагийн атомын юу Чернобылийн хэмтэргээд яг нөгөө алдаан дээр нь суурлаад стандарт нийц айгүй том яг нөгөө дэлхийн стандарт яасан юм яа. Монголд хамгийн аймаар нь нөгөө нэг
стандарт гэдэг юм байдаг байхгүй тийм. За тэгэд энд чинь яг Фукушима чинь ядтаа гэдэгт тэр цөмийн ректор тэнд чинь гал гараад асуудал үүсээд тэгэхэд чинь те энэ 70 авснасаа гэсэн шүү дээ. Тэр их хэмжээний. Тэгэхэд чинь манай монголч одоо тийм байхгүй шүү дээ. За тэгээд тэрнийг одоо цааш нь яаж авч явах вэ гэсэн мэдлэг одоо тэн дээр яасан боловсрол тийм байхгүй тийм. нөгөө нэг хортой бодис ялгаруулж байгаа шүү дээ. Тэнгүү тэрийг нь дотор талд нь газар доор хийн гэж яриад байгаа л хүмүүс баталгаадаг. Баталгаа өгчдөг байгаа. За тэгэд жишээлбэл ус нь одоо хордоод тэнчэнэс чи яхахлаар тийм үү. Төрүүчээсээ ингээд 8 хөлтэй шиг тийм юм 2 толгойтой тугал энэ төр гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр тэрүүний нь болохоор юу хийгээд байгаа байхгүй. Одоо мал эмнэлэг энэ нь болохоор бараг л хоргүй энэ хаанаасаа гараад ирсэн ингээд зарим нь болохоор өөр газараас авторсон гэдэг хөтөлөх юмнууд гарч ирж байгаа. А гэтэл тэр чинь өөрөө одоо хүний урагт нөлөөлөд яг тэнтэй адилхан юмуд гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө мэддэг хүмүүс нь ийм байна гэхэлэр мэдгүй хүмүүс бас олонтой. Ингээд хоёр талаасаа л толгой угаах тийм асуудлууд ирж байгаа. За тэгээд хариуцлага гэдэг юм чи өөрөө бүгдэнд нь тогтцсон. За хариуцлага ядахтаа буруутсан хүн тэрнийг хүлээдэг байвал асуух шүү дээ. Тэгсэн хин ч юу ч хүлээхгүй те. Тэгэл эцсийн бүлэг тэгэхээр бүгд өөрсдөө нөө тэрнийг дугаа байсан, эсэргүүцээгүй, ядахтаа тэрнийг судалж үзээгүй, үнэн худлын те ягталж үзээгүй гэхээр бид өөрсдөө бүгдөө хурж байгаа. Тийм. Тэгээ монголч одоо ямар сайхан бэлээ. Энд гिचнээ одоо жилдээ 1-2 удаа очлоо гаднаасаа гэдэг чинь маш их эрчим хим энерги ингээ авчдаг шүү дээ. Тэгээ нэг чи өдөр жилдээ 2-3 жилээ даахаар хэмжээний хүч чадлаа авчдаг. Яг сүнсэн талаараа ч гэсэн сүнсний төрсөн газрын хим гэдэг чинь шал өөрөг. Тэр юмнууд нь байхгүй болчиход яах юм бэ гэсэн. Тэгээд энэ улс орнуудад чи одоо ингээд цэцэг ногоо юм хүмүүс чи ингээд үнэртгэлээр үнэргүй өдр байдаг шүү дээ. Гэтэл монголч тэр цаанаасаа тэр үнэртэй төчдөг. Ялгаад тэгэхээр тэнд тэрний нөгөө нэг гаргаж байгаа хим тэнчнээс гаргаж байгаа тэр амиг гэдэг юм байдаг байхгүй. Тэгэхээр тэр одоо гаргаж байгаа үнэр яг тэр байглаасаа байх зүйлээс чинь бидний сүнс чи өөрөө тэрнээс гэрчим хүч авч ингэж явж байна. Хүчтэй байж байна. Тэгэхээр энэ гол юмнуудыг ингээд тойргоор нь бодож чадахгүй устгаал байх юм бол ирээдүйд ингээд бид нар ч авахтаа нэг хэдэн жилийн дараа бүгд юм байна. Үр хүүхдүүд гэдэг шүү дээ. Удам ухсаа үргэлжлэх гэдэг чинь байгаа зүйл. Тэгэхээр байгаа юмаа ингэж үнэлжтэй хайрлж чадах юм бол илүү ихтэй. Байхгүй зүйлийг би болгоход бол тэгээд хичээж зүтгэл байж идэл болно шүү дээ. Тэгэхээр байгаа зүйлийнхээ үн цэнийг ойлгохгүй, байгаа зүйлдээ ач холбогдол өгөхгүй л байх юм бол тэр чигээр мөхөх тийм аюул төрсөн. Юу айгу дахлаа айгу одоо нэг оюуны дахлаа амар сул болсон юм шиг. Тэгээд хүмүүс нэг шуурхтай амар амархан. Тэгээд тэрийг ашиглаад хүмүүс шуурч өгдөг юм шиг үлээ. Нэг юм хэлэхдээ тэрэнд нь яаж штэ. Хэрвээ тэр одоо оюуны дахлаа чи өндөр боловсрал одоо хүүхдүүдний мэдлэг өндөр байх юм бол гаднаас юу ч ярьж ирсэн хүн өөрийнхөө өндөр худлаа юу гэдгийг юугаар хэлж чаддаг тийм. Тэгэхээр тэр байхгүй болчих юм бол тэгэл яа энэ үнэн гэсэн гэл өнөөдөр надад тавьчихсан маргааш өөр нэг тэгэл нөгөөдөр нь тийм болцсон юм шиг монголчууд ер нь тиймэрхүү болоод байна тийм. Гэхдээ энд чинь яг одоо гол одоо боловсрал нь болохоор яг тийм нэг хүүхдээс нь багаас нь тэр ямар уюутай байх вэ гэдэг Монгол боловсрал байсан ба. Тэгэхээр Монгол боловсрал нь байхгүй болчихлоо. Энэ чинь харийнхныг дууралаа гэхэд яг харийн юм чинь мөн чанарыг мэдэхгүй шүү дээ. Тэр ургамал нь яг юм үзээгүй байж ижил бүгдэн дуурахч шат. Гэх мэтээ асуудлууд гарч ирж байна. Гэхдээ яг одоо цаг нь төгөж ирж байгаа гэдгээр сайн муу ялгараад бас харьцангуй өөр болж шүү дээ хүмүүс ч тийм. Анх бол 10 жилийн өмнө энэ төр чинь бүр шал өөр байсан шүү дээ. Юу гэдэг дээл гуц өмсөх за тийм юм гэдэг альва нэгэн зүйлийг дандаа мухар сүсэг энэ төр гэдэг тэгдэг байсан шүү дээ тийм. Одоо ч бас харьцангуй арай өөр маш хүмүүс ирсэн байна. Тэгээд ингэ хайж ийн мэдээлэлээ ингээд ялгаж салах гад өөрсдөө үздэг болсон байна. Энд манай шүрэл хамгийн зөвөр нөгөө ойлгомжтойгоор тэгээд орчин үетэй холиод яг өсөн тий. Одоо би хүртэл яг шүрэгийн юунаас айгүй их мэдээлэл яг өсөн үслийн талаар. Тэгэхээр тэр өсөн хүсэл гэдгээ өөрсдөө ингээд зүв аваад тэр өсөн хүслийг чинь одоо тэр том хэмжээний өндөр боловсрол чинь монголчуудад байсан учраас тэрнийг мартуулахгүй тул байгаад тэд нар чинь одоо
5 удаа энэ асар том удаа гүрэн улсыг хэмжээнд хийгээд энэ бүх боловсролуудыг ч олгоод явчихсан байгаа байхгүй монголчуудад. Тэгэхээр тэрүүний чинь дарж өгөө болохын тулд ерөөсөө тийм сүнс гэж байхгүй, тийм гэж байхгүй гэдэг бүх юм толгойг нь угаагаад ингээд энэ мэдлгүүдийг хориод мэддэг чаддаг хүмүүсийн ингээд хилмигдүүлээд алаад тэгэхээр бид нар чинь айгүй сэргэлэн арга болсон байгаа. Чи сүү өргөх юмд чинь ингээд 9 нүд хийцэн. Тэр урдуу юм нь байж л байхад Монгол дээдээ өмсдөгл байж хат тэр чин түүх чи эргээд гараад ирж байгаа байхгүй. Цаг нь болоод нөгөө улам бүсанасаа мэдээллүүдээ гаргаад ирэхэд. Тэгэхээр одоо гол цаашаа авч явах зүйлүүд нь өсөн хүсэл гэж яг юу байдгийг энийгээ сайн мэдчих юм байна. Гадаадын одоо маш олон орнуудад яриад за хүслийг ингээд талаар ярьлаа гэхэд хүсэл үлстэй хязгааргүй яаж мэдэх юм маш олон байгаа юм чи гэж байна. Гэтэл яг тэрний чинь зэгцлээд ингэсэн гэдэг тэгэхээр гайхаад шалгаж үзсэн. За тэгвэл тэр гэхлээр нөгөө 9 зэгцтэй оролцдог байхгүй. Тэнгүүт хан сурсан гэдэг. Тэгэхээр бид нар цохоогоо манай одоо Монголд байсан энэ өв уламжлаад байсан. Энэ сүү өрөвтгийн учир нь эндээ ийм учиртай гэдэг нөгөө заван байна гэдэг юу өргөөл юу хийх гээд байгаа гэдэг байсан бол тий. Учир шалтгааныг ойлгоод ирвэл одоо парац чигээд хүүхдээ сүү өргүүлээ сургацсан ба шүү дээ. Бас одоо гадаад хүн гэх мэт. Тэгэд энийг одоо ийм учиртай гэдэг ингээд тайлбарлаад ярьж байгаа жишээтэй. Эдгээр чинь тэгтээ сэтгэж бодож урдуу гарахтай айгу мундаг хүмүүс. Бас суралцах юмнууд байж байгаа. Бүтээхтэй сайн хүмүүс тийм ээ. Тэгэхээр бүтээж ингэж хүмүүсийн одоо яг энэ тав тухад өөрсдийнх нь одоо ингээд таалагдах мэдрэмж энэ айгу сайн суралцах учраас бүтээж хийхтэй айгу мундаг хүмүүс байна. Тэгэхээр эднээс бид нар чинь суралцаад хийхгүй нэг мэтгэд нөгөө 9 хүслээ эднийг даалтцсан тий өөрсдөө суралцнаа гэж хэлээд өгдөг гэдэг ингээд сууж боломжтой байхгүй. Тэгэхээр Монгол юмд чинь тэр үе ханд чинь байж байгаа гол зүйлүүдийг сайн мэдчих чадах. Ингээ ийм учиртай, тийм учиртай байна. Хүүхдүүд чинь ингээ сурчих юм бол бас тэр хин дуртай юу гэж хэлнэ тэрний дагаж намирхаа байна. Гэх мэт юм байна. Энд бид бас энэ Монгол сургууль байгаа. Яг нөгөө хэл соёл чинь угаасаа хүүхд одоо би жишээ нь манай хүн 20 болохгүй юу? 6 настай байсан. 6 настай ирэхдээ монголоор аягүй сайн зүгээр ярьдаг байсан. Тэгээд одоо монгол хэлэх байна. Тэнгүүд миний бүр байгаа байхгүй юу? Би нөгөө австрал нөхөртэй болохоор гэрээ орчин дан англиар. Тэгэл яг тийм. Тэгээд нөгөө амар харамсалтай. Тэгээд чинь хэл байхгүй болохоор тэр нөгөө монголоор хэлэхээ болно. Тэгээд монгол identity байхгүй болно. Тэгээд одоо австрал охин биш. Аав ичээр нь хоёулаа монгол. Тэнгүүд Монгол гэхээр монголоор ярьчихдаг. Тэгэхээр айгүй харамсалтай. Тэгэхээр одоо та хэд нөгөө нэг жоохон хүмүүстэй юм монгол хэлний сайн хүмүүстэй. Яг одоо энүүний чинь манайхан ч өдөд л ойлгож байгаа байхгүй юу? Одоо Америкийн тэр тэгээд энд өөр бүх улс орнуудаар яцсан. Тэгээд нөгөөдөл чинь эхлээл юу хийж байгаа байхгүй хүүхдүүдтэй хурдан сурахын тулд өөрсдөө англиар яриа л те. Өөрсдөө тэр ингэж ярьсаар гал тэгээд нөгөө хүүхдүүд нь ярьцдаг. Тэгээд яг орчуулга хийгээд хамт ингэж сухлаад ойр зүрийн гэр ахын гэрийн хэмжээний Монгол юм аа мэдхээс биш. Яг одоо нарийн сэтгэлгээний юм унтруудаа ойлгохоо барьсан багч. Хэлж чадахгүй байгаа байхгүй. За одоо тэгэж ярьчихдээ. Юуны гадаадынхан болохоор айгүй өндөр тийм мэдрэмжтэй байхгүй. Нийлээд ингээд янз бүрийн юм яриад тэгэхээр сүнсний айгүй өндөр мэдрэмж. Өөрсдийнх нь одоо сүнснээ чадамж өндөртэй. Маш өндөртэй. Тэгээд тэрүүнийг гаргаж хэлээтэй би ингээд байна ингэсэн гэдэг. Ингээд мэдсэн мэдрэмжээ гаргахтай мундаг гэдэг. Гэтэл нөгөө манай Монгол хүүхдүүд чи яг ингээд за 18, 19, 20 та хүүхдүүд байдаг ирэхлээр хэм дутагдсанаас болоод хичнээн англиар ярьж ингээд байсан ч гэсэн одоо гар хурууны үзүүл ингээд нарийнхан тэгээд юм тархлаа муутай том одоо биетэй ингээд болсон ч гэсэн айгүй амархан ядардаг мадардаг тийм болсон. Тэгээд үзүүлээд за ийм мэдрэмж яаж ийн үү гэхээр тэр нөгөө мэдрэмжээ хэлэх гээд тэгэхээр ойлгож хэлж чадах багч. Ийм тохиолдол болсон. За тэгвэл одоо зураг бүгдээр авахулсан юм чинь тэгээд юу ээ. За энэ хүртэл сонссон та нартай бүгдээрэнд нь баярлалаа. Ингээд бол ер нь бидний яг тэр өдөр яриа маань аль биесаар дуусаад тэгээд өргөжлүүлээд ингээд баг зэрэгийн тэнд хүмүүстэйгээ ярилцаад хоорондоо танилцаад зураг авахуулаад ингээд үйл ажиллагаа маань өндөрсөн байгаа. Тэгээд энийг бас манай Агли хот подкастыг цацдаг Мэри пэйж дээр бас зурагнууд маань ороод тодорхой хэмжээний тайлбарууд бас явах байгаа.
За ингээд бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.